Hey guys, цааш нэг бичлэгэндээ тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр би яг юу их гээд ингэ сууж байгаа вэ гэхээр би өөрөө хамгийн дуртай 10 ютубер хаягийг танилцуулах байгаа. Ютубер хаяг гэнэ. Хамгийн дуртай 10 YouTube channel YouTube рүү танилцуулах байгаа. Тэгээд бичлэг одоо ингээд шууд ингээд бичлэг эхэлнэ. Гэтээ яг бичлэгний төгсгөл жоохон буу халаад тиймэрхүү юм ярьж магадгүй. Тэгээд ямар ч бичлэгэнд харцгаая. Хамгийн ихнийх тэгээд бас хайртай ютубер бол Red Burger аа. Red Burger нь яа гэм бэ гэхээр ер нь кино ярьдаг. Гэтээ кинодоо бүр ер нь аим шиг кино голцоо ярьдаг. Хаяада тус нүдтэй нэг тиймэрхүү кино ярьдаг. Надад яагаад таалагдсан бэ гэхээр би ер нь кино үзэх аюул дуртай. Тэгээд кино бас яриулах дуртай. Заримдаа нөгөө нэг жоохон үзэхээс хайгаад ч юм уу эсвэл энэ одоо ямар кино юм даа тий. Заримдаа би бүр постерыг хараад энэ ер нь их гоё кино муу юм уу гэд бодож исэн үеж байдаг. Миний мэдгүй киноч байдаг. Тэднийг ингээд яриад өгөөд тэгээд би аюу гоё кино энэ даа гэд би мэддээ тавчтай. Хоолой бас аюу гоё. Хоолой аюу гоё. Тэгээд ярьж байгаа хэв маяг баг бүх зүйл надад таалагддаг. Тэгээд киноны ингээд бичлэг кино танилцуулж байгаа тиймэрхүү бичлэг хийнэ гэхээр чинь ингээд киноныхоо зарим хэсгээс оруулах болно, голоор нь ярина. Тэгээд тэр болгоныгоо би утсан дээрээ эдит хийдэг гэж сонсон. Тэгээд амар мундаг гэж би боддог байгаа. Хавьда энэ Red Burger-ыг одоо л ингээд миний одоо таньдаг хүмүүстэй ихэнх нь бас мэддэг болсон. Би болохоор нэг амар мдээгүй байх үеэс нь хүмүүс мэддэггүй байх үеэс нь дэмжиж эхэлсэн. Тийм болохоор бас айгүй хайртай. Гэтэ зүгээр хувь хүнийх нь хувьд биш зүгээр ингээд дуртай ютуберийн хувьд хайртай шүү за. Тэгээ манай гинэ. Тэгээ Red Burger маань саяхан 100,000 subscribe-тай болсон. Тэгээ баяр хүргэе. Яг одоо үзэхгүй ч гэсэн яг видеоны цагт үзэж магадгүй шүү дээ. Хоёр дахь нь болохоор Bini TV байгаа. Тэгээд Bini TV-д угаасаа айгүй дуртай. Тэгээд Bini TV юу идэм бэхээр юм. Төрөл бүрийн. Надад ярьж байгаа хэв маяг нь тэгээд дуу хоолой маш их таалагддаг. Дуу хоолой амар хөөрхөн. Тэгээд би ийм шинхэн хоолойтой эмэгтэй хүмүүс айгүй дуртай байхгүй. Тэгээд би ч өөрөө жоохон тийм хуурай дуу хоолойтой юм шиг өөрөө би тэгж боддیں۔ Тэгээд Bini TV-ийн хоолой таалагддаг. Энэ үзэл бодлон ч гэсэн айгүй их таалагддаг. Тэгээд бичлэгнийх нь бас нэг тийм чанар айгүй тийм сайн санагддаг. Үзэхэд айгүй тийм урамтай. Ер нь л айгүй гоё бичлэг хийдэг. Хаяада нэг хэдэн баслын явдлын талаар бичлэг хийжсэн. Бас влог хийжсэн. Тэгээд бас ганц хоёр өргөө танилцуулсан бичлэг хийжсэн. ASMR бичлэг хийжсэн. Тэгээд ер нь өөртөө хараад сонирхороо. Тэгээд өчтөр илүү урчигдэр бас 100,000 subscriber байсан. Тэгээд баяр хүргэе. Гурав дахь нь болохоор Хулан гэдэг ихч байгаа. Тэгээд YouTube channel-ийн нэр болохоор Хулан нэмэх баяр байдаг. Тэгээд би бас нөгөө нэг өмнө нь бичлэг дээрээ яг нөгөө үлгэр жишээ авдаг хүн гэсэн чинь Хулан ихчээгээд хэлсэн шүү дээ тий. Тэгээд бичлэгийг нь бас үзэх аюул дуртай. Тэгээд бичлэгнийх нь бас ингээд ярьж байгаа хэв маяг бүр үнэхээр гоё бүр ингээд нэг тийм цаанаасаа жоохон өөрийн гэсэн хэв маяг донжтой тиймэрхүү санагддаг. Тэгээд Хулан ихчийн story тэгээд бичлэгийн үзсний дараа бүр нэг тийм цаанаас яг нэм хулын ихчийн хэм маягаар ярьчмаар юм санагддаг байхгүй юу? YouTube дээр хийж байгаа бичлэг гэсэн хүмүүс айгүй хэрэгтэй байдаг. Тэг би үзэх айгүй дуртай. Энэ жоохон мэдээлэл өгсөн төрлийн бичлэг хийдэг учраас айгүй үзэх дуртай. Дөрөвт нь болохоор Dark юм бэ гэдэг YouTube channel байдаг. Тэгээд хоёр хүн ингээд болсон явдлын талаар гэмт хэргийн талаар бичлэг хийдэг. Тэгээд би өөрөө нэг тиймэрхүү бичлэг үзэх дуртай байхгүй жоохон нэг тийм аим шиг гэмт хэрэг тийм нэг тиймэрхүү аим шиг кино яриулж нэг тиймэрхүү бичлэг үзэх дуртай болохоор Dark юм байвал айгүй гоё хоол молоо хийж явахдаа ч гэсэн сонсох айгүй дуртай. Тэгээд ороо сонирхоод үзээрэй. Тавтах нь болохоор Такад энэ үн яад юм бэ гэхээр PUBG-ний бичлэг хийдэг. Тэгээд би өөрөө PUBG тоглодог. Гэтэ хаяада. Тэгээд энэ ингээд бүр ингээд PUBG-н дээр амар сайн тоглох гэхгүй юу? Бичлэгийг үзэхээр бүр ингээд цаанаас нэг тийм PUBG тоглол тий. Амар ингээд буудаал ингээд амар тоглоомор санагдаад PUBG тоглох ингээд хүсэл маань улам их нэмэгддэг. Тэгээд даанч өөрөө тоглоод хожигдоод идэг л та. Гэдэг байхгүй. За 6-ад нь болохоор Улаан геймер
Улаан геймерт угаасаа би угаасаа маш их дуртай. Ярьж байгаа юм аяг тэгээд яг өөрийгөө илэрхийлж байгаа ингээд яг юм өөрийнхөө чөлөөтэй байгаа надад маш их таалагддаг. Ингээд баг бүх юм таалагддаг. Миний хамгийн дуртай геймер би нөгөө өмнөх бичлэгээрээ бас хэлжсэн шүү дээ. Нөгөө миний хамгийн дуртай геймер гэдэг үгийг яасан чинь улаан геймер гэд. Миний хамгийн дуртай геймер 1 2 3 улаан геймер. Yes. Улаан геймер бол одоо Монголоос ч юм уу ер нь миний үзэх дуртай хамгийн дуртай геймер байгаа. Тэгээд би өөрөө ийм тоглоом тоглосон те геймер төрлийн бичлэгэнд айгүй дуртай. Тэгээд дүүнэртэйгээ нийлэл үзээ суугаад байдаг. Улаан геймерийг бол үзэх дуртай. За 7 дахь нь S Audio байна. S Audio болохоор зөндөө улаан мэдэндээ Dark юм бэ ч юм болохоор ийм гинт хэргийн талаар ярьж байгаа шүү дээ. S Audio болохоор нүс чөтгөртэй тиймэрхүү зохиол ингээд хэсэгчилж ярьдаг. Ингээд Монголд болсон аимшигын юм болсон явдлууд ингээд жоохон ингээд аимшигын төрлийн аимшигтай ингээд жоохон сүнс чөтгөртэй тиймэрхүү зүйл ярьдаг. Тэгээ надад ч гэсэн тэр нь таалагддаг. Би жоохон аимшигын төрлийн юм дуртай хаа. S Audio-гийн хоолой бүр амар гоё. Тэгээд хоолойд дуртай. Тийм. Зүгээр би өөрөө ингээд бичлэг үзэж байхдаа хоолой жоохон сонирн байх юм бол жоохон сонир санагддаг. Тэгэхгүй миний ер нь үзэх дуртай бүх хүмүүсийн хоолой айгүй гоё юм шиг санагддаг надад. Тэгээд ер нь хоолой жоохон чухалчилж үздэг. S Audio дуртай. 8 дахь нь болохоор хулан идэр гэдэг ихч байгаа. Тэгээд хулан идэр гэдэг их чинь яад юм бэ гэхээр бас Шведэд өөрөө амьдардаг гэж би ойлгосон. Тэгээд Шведэд болсон явдлыг ярьж өгдөг тийм гэмт хэрэг те. Одоо яг нөгөө нэг Dark юм бэ. Тэгээд биний ТV болохоор Японд болсон явдлыг ярьж өгдөг байхгүй. Тэрэн шиг хулан идэр гэдэг ихч болохоор Шведэд болсон гэмт хэргийн талаар ярьж өгдөг. Тэгээд хаяада влог оруулдаг. Би ихэнхдээ болсон явдлын бичлэгийг сонсдог. Анх бол надад сонсох жоохон хэцүү байсан. Яагаад хэцүү байсан гэхээр Шведэд бас ингээд амьдсан. Тэгээд монголоор нэг амар их ингээд ярих хэрэг байхгүй шүү дээ. Тэр үг чинь дүүрэн швед хүмүүс амьдарч байгаа. Тэгээд тийм болохоор монгол хэлээ мартсан байсан. Таах ингээд бичлэг хийж хахад ингээд монгол ингээд энийг ч юу гэж хэлдэг үлээ гэж амар их бодож мадал те. Тийм болохоор надад жоохон төвөгтэй санагдчихсан. Тэгээ одоо бол бүр ингээд үнэхээр хамгийн ихэнд миний үзэж эхэлжсэн хулан гэдэг ихч. Тэгээд одоо үздэг хулан гэдэг ихч бол үнэхээр өөрчлөгдсөн. Аюу тийм ойлгомжтой гоё ярддаг. За 9 дэх нь болохоор энийг одоо яаж унших бол Soybean. Энэ хүн яг ямар хөө бичлэг гэдэг юм бэ гэхээр ингээд зүгээр надад таалагддаг нь болохоор нэг тийм цаанаасаа л нэг тийм үзэхэд ингээд тайвширлыг өгдөг те. Ингээд нэг хөөхөн нэг тийм эмх цэгцтэй тийм бичлэг хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм бичлэг гэдэг би ингээд үзэхэд ингээд нэг гоё ингээд тайвшрал. Үндгээс аваад тиймэрхүү мэдрэмжийг өгдөг хгүй. Ямар хөө бичлэг хийдгийг хармаар байвал өөртөө хайгаад ороод үзэрээ. За хамгийн сүүлийнх буюу 10 дахь нь. За энэ бол Раснава. Раснава бас амар дуртай. Миний яг дуртай геймрүүдээс баг 2 тардаг хаа. Тэгээд анх улаан геймерг болохоор Расноватай тоглож эхэлж яхаас нь яг мэдэж авсан. Тэгээд Расноваг болохоор интернет дэх эвгүй чат гэх юм уу? Нэг тийм эвгүй чат маттай уншиж байхад би үдээд тэгээд ямар гоё бичлэг хийд юм бэ гэд гэж бодож ирсэн баггүй. Тэгээд тэрнээс нь эхэлж дэмжиж эхэлсэн. Тэгэл ингээд нэг хэсэг би бүр Расновад дурлцсан явлаа шүү дээ. Тэгээ найз охиноос нь жоохон харуулж орлоо. Зүгээр тэр нь болохоор эрэгтэй хүний хувьд нь биш, зүгээр ингээд дуртай ютубер болохоор хайртай гэсэн үг шүү за. Ер нь энэ дотор байгаа ингээд энэ миний танилцуулсан бичлэг дундаас ингээд эрэгтэй хүмүүс байх юм бол энэ бол хувь хүн одоо эрэгтэй хүн талаас нь хайрладаг гэсэн үг биш. Зүгээр дуртай ютубер талаасаа хайрладаг учраас жоохон буруугаар битгий ойлгоорой. Раснава улаан геймерийн төрийг мэддэггүй байхдаа би нэг амар геймер төрлийн бичлэгийг дуурлаж үздэг байсан хгүй. Тэгээд Раснаваг бас улаан геймерийг мэдэж авснаас хойш геймер төрлийн бичлэгэнд маш их дурдж байгаа. Тэгээд иймэрхүү л анда би ер нь үсээ тариулах гэж байгаа байхгүй юу? Иймэрхүү үстэй болчвол ямар хуу одоо харагдах бол тэгээд юм хоолойтой цам зүмсөө тэгээд ингээд юу гэмтэй дотор нь үсээ ээж байгаа. Тэгээд дэшээ гараад ирэхээр яг юм хүссэн хэмжээндээ болгоод яг тэгээд иймэрхүү хаваараа таарчих юм бол ямар хуу үстэй болох байх гэж харах гээд тэрээсээ харсан чинь амар гайгүй дажгүй харагдаад хам тэр чигт нь бичлэгээ хийжлээ. Ойрт ерөөсөө би баг сар бичлэг хийгээгүй байх тий. Тэгээд яагаад хийгээгүйгээ
тайлбарлахад бол жоохон завгүй байсан уу? Тэгээд бас хичээлтэй байгаа. Тэгтээ бас жоохон заваараа уг нь бичлэг хий гэж бодохгүй. Тэгээд хаяада бичлэгний санаа орж ирэхгүй жоохон фейлдэх үе байна. Тэгээ би уг нь энэний өмнө нь бичлэг хийгээд тэгээд яг уг нь хийсэн бохгүй яг тэгсэн чинь ингээд арай миний ингээд сэтгэлд хүрээгүй хийгээд тийм болгоцсон бүртлөөний тийм сэтгэл хүрээг бол би ерөөсөө ингээд бичлэг хийдэг байхгүй юу. Тэгээд би бичлэгийг айгуу удсан. Тэгээд заримдаа боломж нь авахгүй. Чи ингээд эргэлдүүлгээс эхлүүлээд заримдаа боломж авахгүй. Хүмүүс бас ингээд What's in my phone айгуу хийрэй гэсэн. Ингээд уцаараа бичлэг хийдэг. Тэгээд уцнаасаа арай өөр камертай болж иж, тусдаа камертай болж иж би What's in my phone бичлэг хий гэж бодож байгаа. Хүмүүсийн бас миний бичлэгийн дор ингээд бас өөрийгөө танилцуулаач гэсэн байсан. Тэгээд би өөрийгөө бас ингээд тогтруулж амжааг байгаа. Тэгээд манай өөрөө бас жоохон тийм замбраагүй гэх юм уу жоохон тогтруулаагүй. Тийм болохоор би яг гоё бүрэн тогтруулаад гоё ялгасныхаа дараа өөрийгөө танилцуулсан бичлэг хий гэж бодож байгаа. Тэгэд арьс арчилгааны тухай тий ингээд тиймэрхүү зүйлийн талаараа бичлэг хийрэй гэсэн. Тэгээд би арьсаа ерөөсөө арчилдаггүй. Зүгээр ундагтаа хасаар угаагаад өглөөсөө тусаар угаагаад тэгэл болоо. Жоохон би ингээд тос дүрхчээр миний харсан жоохон арчлах хүч гэдэг. Тэгээд тийм болохоор би тос мас дүрхдэггүй. Тэгэхээр арьс арчилгааны хэрэг бичлэг үзмээр хам бол та нар миний нүур угааж байгаа, нүрээ зүгээр усаар угааж байгаа л бичлэг үзэх байх. Би бас ингээд жоохон бичлэг хийхгүй удаа тайсан юм санаа нэг амарсан их орж ирэхгүй. Яг хөө ингээд санаа байгаа л да. Тэгтээ би яг ингээд хүмүүст ингээд хэрэгтэй мэдээлэл өгсөн бичлэг хийх юм бол бас илүү дээр юм болов уу гэд яг тийм юу ямар хөө бичлэг хийвэл хүмүүст хэрэгтэй болоо гэж бодоо тэгээд тэрнийхээ санааг болж чадахгүй. Тэгээ бичлэг хийж чадахгүй байхгүй. Би жоохон идэвхгүй байгаа дуучлаарай. Зөндөө бас хүлээлгэж байгаа дуучлаарай. Бас одооноос эхэлж идэвхтэй байна гэж хотлоо яриад жоохон тий идэвхтэй байхыг хичээнэ. Ямар хөө бичлэг үзмээр байгаагаа доор комент хэсэгт бичээрэй. Би хэрвээ чанартай боломжтой хийж болохоор санагдах юм бол би тэрийг чинь хийхэд бэлэн байна. За энд миний Instagram хаяг харагдаж байна. Тэгээд Michelle Cig BB гэд өөрчилсөн байгаа. Тэгээд тэгэхгүй бол Miksha гэр жоохон тийм эвгүй санагдсан байхгүй. Тэгээд ер нь Instagram-д айгу идэвхтэй байдаг. Тийм болохоор намайг дагаарай. За энд болохоор миний TikTok харагдаж байна. Тэгээд ер нь TikTok дээрээ бас тийм амар идэвхтэй биш ч гэсэн гайгүй бичлэг хийждэг гэж би боддог. Тэр TikTok дээрээс дагаарай. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дараад мөн subscribe хийж намайг дэмжээрэй. Мөн subscribe гэсэн товчийн хажууд жижигхан хонх байгаа. Тэгээд тэрэн дээр дарах юм бол миний бичлэгийг цаг алдалгүй үзэх болно. За тэгээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.